хөршин чирж явдаг хүмүүс байхгүй юу? Тэрнээс зүгээр нэг лам боовл биш шүү. Тийм учраас би өнөөдөр гоцолж хоримтлалын агуу хүчний тухай ярих гэж бодсон юм. Ингээд бүгдээрэнд нь мэд хүргэе. Яагаад хоримтлалын агуу хүч гэж нэрлсэн бэ гэх юм бол бичлэгээ нэрлсэн бэ гэх юм бол би өөрөө урд нь хоримтлалгүй байжгаад хоримтлалаа болсноос хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Бүр алга эргүүлсэн юм шиг өөрчлөгдсөн. Төгс өөрчлөгдсөн гэсэн үг л дээ. Хоримтлал эдийн засгийн болоод сэтгэл зүйн сахлах баттай байна гэдэг бол хоримтлалын яалтчгүй салшгүй нэг хэсэг нь багхгүй юу? Тийм учраас санхүүгийн сахлах баттай болоод хоримтлалтай болсноос хойш миний амьдрал бол тис өөр болсон. Өмнө нь бол тэгээд дэмий тэнээд л осноо идэж уугаад тэгээд л явж яадаг байсан л да. Ер нь бол